За сайн бацгаана уу. Бүтээмжийн үйл ажиллагааны журам батлагдсан байгаа. За тэгэхээр энэхүү журмыг хаанаас авах вэ гэвэл за систем рүү нэвтэрч ороод за бичиг хэрэг дотор тушаал журмууд дотор батлагдсан тушаал журмууд дотор бүтээмжийн үйл ажиллагааны журам гэдэг энэ дээр дараад за энэ дээр бол ингээд журмыг бол татаж авахаар PDF хэлбэрээр байж байгаа. За та бүхэн тэгэхээр энэ журамтайгаа танилцаарай. За энэхүү журам дээр тусгасан одоо шинэ санал санаачлаг та холбоотой одоо шинэ санал санаачлаг хүний нөөцийн албанд яаж мэдэгдэх вэ гэдэг талаар одоо та бүхэнд танилцуулъя. За програмын дээд болонд сайн санал гэсэн цэс байж байгаа. Одоо линк байж байгаа. За энэ линкэн дээр дарахаар сайн санал оруулахын маягт гарч ирж байгаа. За тэгэхээр энэ дээр эхлээд бол энэ санаачлагч гэж байгаа. За сайн санаачлагыг хэн санаачилсан юм бэ? За би өөрийнхөө нэрийг бичээд өөрийгөө сонгочихъя. За төрөл нь за компани ашиг орлогыг нэмэгдүүлэх, хүртэг зардлыг хэмнэх, бууруулах. За техник технологийн дэвшилт ажиллагаа нэвтрүүлэх гэжээ. За сайн саналын ангиллал нь болохоор за би энийгээ технологи гэжээ. За сайн саналын гарчиг нь болохоор сайн саналын систем хийж одоо нэвтрүүлэх гэжээ. За өртөг зардал бол за энэ дээр би ингээд өртөг зардал нь оруулах юм байна. За сайн саналын дэлгэрэнгүй тайлбар гэж юм. За тэгэхээр энд одоо саналынхаа талаар дэлгэрэнгүй энэ ямар учиртай санал юм бэ гэхээр за бүтээмжийн үйл ажиллагааны журмын хүрээнд одоо сайн санал илгээх үнэлэх зорилготой гэж тийм. Үнэлэх зорилготой програм хөгжүүлэх гэж. За одоо байгаа нөхцөл байдал болохоор за ерөнхийдөө ийм нэгдсэн систем байхгүй. За цаасан хэлбэрээр явдаг. За үүнийг авч нэгтгэхэд одоо хугацаа их ордог. Нэг хүчлэн шивэх шаардлагатай болдог тийм. Шивэх болдог. За энэ бол одоогийн нөхцөл байдал. За төсөөлж буй хүрхтэн үүрэг шиг гэчээ. За сайн саналуудыг одоо програмаар хялбар аавна. Одоо нэгтгэж үнэхээр хялбарч гэдэг юм уу. За ингээд төсөөлж буй хүрх үр дүнгийг оруулчихна. За одоо тэгээ дараагийн алхам шилжих гэдэг энэ тавчан дээр дарчих. За тэгэхээр энд одоо байгаа нөхцөл байдлын зураг эсвэл шинэ санал санаачлагын танилцуулга файлыг хуулна гэж байна. За тэгвэл одоо би энд жишээлбэл за одоо байгаа нөхцөл байдлыг та бүхэн бол одоо саналаасаа хамаарат одоо файлуудыг нь оруулж гэнэ шүү дээ. За ингээд энэ нь бол одоо жишээ нь харагдах байдал ч гэдэг юм уу. Тайлбарыг өчөөд файлаа серверт хуулах гэсэн ардлын ягаан төвчийг дараад ингэ серверт хуулна. За дараад нь за энэ бол одоо байгаа байдал ч гэдэг юм уу. За ингэ серверт хуулна. За гэх мэтчлэн холбоотой бүх файлуудыг шин хуулчаад одоо дуусгах төвчийг дарж болно. За эсвэл сайн санал хуудас руу шилжих. Энэ хоёр аль нэгийг дарж байна. За ерөнхийдөө дуусгачих тий. За сайн санал маань хаана байгаа юм бэ гэхээр та бүхэнд одоо санал гэсэн энэ цэс байж байгаа. Энэ цэс нээлттэй байгаа. За энэ цэсэн дээр дарахаар энэ дээр бол одоо самбар нь харагдаж байна. За чинь тайлангууд гэж байна тий. Сайн саналын манлайлагч. За жишээ 8 сарын манлайлагч хин юм бэ. За теле холбооны инженер Пүрв сайхан гэж нийт үнэлгээ нь 9 онооны үнэлгээтэй. За нийтдээ 3 санал илгээсэн. За давхарсан санал байхгүй, буцаах нэг саналтай, энгийн санал байхгүй, сайн санал нэг, төслөөр хэрэгжүүлэх санал нэг.
Гэт ингээд нийтдээ 9 онооны бал 9 балаар үнэлэгдсэн байна. За энэ үнэлгээний зарчим бол яаж явж байна вэ гэхээр энэ одоо журман дээрээ байж байгаа сайн саналын урамшууллын үзүүлэлт гэдэг дээр саналын бонус үнэлгээ буюу энэ ирсэн санал бүр энгийн санал, сайн санал гэдэг хамаарат үнэлгээ нь өөр өөр байгаа. За үнэлгээнээс хамаарат бас мөнгөнд өнгийн урамшуулал энэ дэр бодогдох байна. За тэгээд энэ дээр доошоо явахаар за нийтдээ ирүүлсэн санал байна. Сайн санал өдрөөр 25-нд 1 санал, 26-нд 1 санал, 28-нд 2 санал, 29-нд 4 санал гэх мэтчлэнгээр за хамгийн олон санал илгээсэн нэгж бол одоо мэдээлэл технологи алт байж байна. Нийтдээ 6 санал илгээсэн гэж байна. Хамгийн олон санал илгээсэн ажилтан бол Батболд гэж байна. За хамгийн олон санал хэрэгжсэн ажилтан бол Баасан Жаргал гэж байна. За хамгийн олон энгийн санал илгээсэн бол одоо Алтан Гац Батболд 2 давхардж байна тий. За гэх мэтчлэнгээр. За сайн саналын үнэлгээгээр сайн санал 4 байна. Төслөөр хэрэгжүүлэх санал 2, энгийн санал 2 гэж байна. За сайн саналын ангиллаар болохоор үйлдвэрлэлтэй холбоотой 6 санал байгаа. Эрчим хүчтэй холбоотой 2 санал гэх мэтчлэнгээр тий. За сайн саналын төрлөөр болохоор компани ашиг орлогыг нэмэгдүүлэх санал бол нийтдээ 5 ширхэг байна. Үртгэж зардлыг хэмнэх бууруулах бол 4 санал байна гэх мэтчлэнгээр. За энэ дээр бол ингээ бүх саналтай холбоотой мэдээллүүд гарч байгаа. За тэгээ журмыг үзэх юм бол энэ дээр бас нөгөө сайн саналын одоо сар бүрийн шинэлдэг саналыг одоо мэдээллийн самбар цахим хуудсанд гарган алдаршуулж тусгай шагналаар урамшуулна гэж. За хамгийн олон санал гаргагч одоо нэг ажилтныг шалгаруулж 300,000 төгрөгөөр гэж байна. Шилдэг сайн санал гаргагчийг тодруулж одоо 500,000 төгрөгөөр гэж байна. Хамгийн олон сайн санал ирүүлсэн хэрэгжүүлсэн хамт олныг шалгаруулж одоо 1 сая төгрөгөөр гих мэтчлэнгээр ингээд манлайлагчдын самбар байх хэрэгтэй болж байна. Тэгэхээр манлайлагчдын самбарыг бол одоо энийг гэж ойлгож байна. Энэ дээрээс ерөөсөө бүх одоо манлайлагчд одоо яг хий явж байна. Хаана ямар санал байна гэдгийг харагдана. За мөн бүх хүнд сайн саналын самбар гэсэн энэ самбар бүгдэд нээлттэй байна. За энэ дээр ямар мэдээллүүд байна вэ гэхээр нийтдээ бол 14 санал байгаа юм байна. Үүнээс хүлээж авч үнэлсэн за энэ 10 санал байна. Дүгнсэн 2 санал байна. За хэрэгжүүлсэн 2 санал байна. 1 санал байна гэж байна тий. За эднэрийг яаж ялгаад байна вэ гэхээр за энэ арт таталт гарч байгаа. Хүлээж авч дүгнсэн бол энэ хүлээж авсан хэсэг нь ногоорчин. Дүгнсэн бол дүгнсэн хэсэг нь хэн дүгнсэн бэ гэдэг нь ногоорчин. За хамгийн сүүлд хэрвээ хэрэгжсэн бол энэ хамгийн ардлын хэсэг ногоороод одоо чинь энэ хэрэгжсэн учраас энэ ногоорч штэ тий. Нэгт за хоёрт бол энэ онооны системээр үнэлж байгаа тий. Давхарцсан санал юм уу, буцах санал юм уу, энгийн санал юм уу, сайн санал юм уу, төслөөр хэрэгжүүлэх санал юм уу гэдэг. Тэгэхээр 5 онооны санал бол 2 ширхэг байна. Сайн санал бол ингээд 4 ширхэг байна. 3 онооны сайн санал. За 2 онооны энгийн санал 2 ширхэг байна. 1 онооны буцах санал 1 ширхэг байна. Давхарцсан санал 0 ширхэг байна. 1 ширхэг байна тий. За ингээд бүх санал бол энд нийтдээ 14 санал санаачлаг ирсэн байна. За үүн дээр дараад үзэхээр за энд бол жишээ нь нийт яг гаргаж байгаа санаа нь энэ байна. За одоо ямар байгаа нөхцөл байдал нь энэ дээр байна. Хүрх үр дүн нь энэ дээр байна. За хэрэгжүүлсэн тайлбар нь энэ дээр байна. Гүйцэтгсэн тайлбар нь энэ дээр байна. Гэх мэтчлэн. За дээр нь дарах юм бол одоо нэг саналын хувьд ингээд дэлгэрэнгүй мэдээлэл нь энэ дээр харагдаж байгаа. За сайн саналын дэлгэрэнгүй мэдээлэл нь энд байж байна. За үнэлгээ өгсөн байдал нь энд байж байна. Санаа хэрэгжүүлсэн байдал нь энд байж байна. За тэгээ одоо ямар байгаа нь улаанаар гаргасан санал нь шараар хүрх үр дүн ногооноор гэх ингээ харагдчихж байгаа. За тэгэхээр энийг хэн үнэлэх юм бэ? Хэн дүгнэх юм бэ гэвэл энэ сайн саналыг үнэлэх гэсэн энэ зэст нээлттэй хүмүүс бол үнэлнэ. За энэ бол мэдээж манай журмаараа болвол энэ үнэлгээний ажлын хэсэг байгаа тий. Тэр юу гэж нэрлэдэг байгаа вэ? За эдгээр яаж үнэлэх вэ гэхээр цэс рүүгээ ороод дээр нь дарахаар энэ баруун талд нь ангиллал за үнэлгээ за хэрэгжиж болох санал уу болохгүй санал уу за саналыг үнэлсэн тайлбараа энэ дээр бас дэлгэрэнгүй бичих хэрэгтэй. Ер нь ямар учраас энгийн санал хийж байгаа, ямар учраас сайн санал хийж байгаа юм гэдгийг энэ дээрээ сайн дэлгэрэнгүй тайлбарлаж бичээд хүлээн авсан гэсэн хадгалах төвчийг дарчихна.
За ингэснээрээ хүлээж авсан төлөвт шилжиж байгаа. За дараагийн шат дамжлага бол энэ гүйцэтгсэн төлөв байгаа. За энэ бол захиргааны хүний нөөцийн хэлтсээр ерөнхийдөө хянах хэрэг нь байж байгаа. За энэ дээр бол зөвхөн үнэлэгдсэн саналууд орж ирнэ. За тэгээд дээр нь дарж агаад за энэ хэрэгжүүлсэн бол хэрэгжүүлсэн товчийг дараад за хэрэгжүүлсэн тайлбарыг энэ дээр дэлгэрэнгүй оруулаад за жишээ нь хэрэгжүүлсэн тайлбарыг дэлгэрэнгүй оруулж тийм. Дэлгэрэнгүй оруулаад тайлбарыг хадгалчих юм бол за энэ ингээд хэрэгжсэн төлөвт шилжээд гараад ирж байна гэсэн. За ингээл бүх саналуудаа удирдаа явчихна. За бүх одоо ямар санал хэн яаж явж байгаа нь бол энэ хяналтын самбар дээр бол хүн болгонд нээлттэй ил тод харагдана. Одоо шилэн данс гэдэгтэй адилхан. Бүгд бол ингээ манлайлагчтай хараа явчихна. Тэгээд сар бүр манлайлагчтай тодруулаад манлайлагчтай алдаршуулах байдлаар ингээ одоо үнэлгээний сайн саналын систем бол ажилланаа. За анхаарал тавьсанд баярлалаа. За та бүхэн сайн саналуудаа одоо харамгүй илгээгээрэй.